Сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр амлсан ёсороо бид нэр дотоод хөгдлөө нээх, дотоод өөрийнхөө энэ хорвоод яах гэж төрсөн. За миний ер нь энэ хорвоо дээр ирээд биелүүлэх ёстой хүсэл байна юу юм бэ? Би дотроосоо ер нь юу хүсэж байгаа юм бэ гэдгийг олох бяцхан бяцлаглыг та нартай хуваалцах гэж байна. Энэ бяцлаглыг та анх удаа хийхэд магадгүй та өөрийнхөө хүслийг олохгүй ч байж магадгүй. Гэхдээ та бити шантраараа өдөр болгон та цаг зарцуулаад 5 минут зарцуулаад хийгээд байх юм бол та 30 өдрийн дараа гэхэд өөрийнхөө өв хөдлөлийг өөрийнхөө дотоод хүслийг олох болно. Тэгэхээр шантралгүй хийгэрээ гэж таны хүсье. За одоо бүгдээрээ бяцлагалдаа орё. За та өөртөө эвтэйхэн байрлалаар нуруугаа хамгийн гол нь цэгт суугаараа. За газарт сууж болно, сандал дээр сууж болно. Өөртөө хамгийн таатай байдлаараа суугаад нэг гараа цээжин дээрээ нөгөө гараа хэвлээ дээрээ тавиад гүнзгий амьсгал аваарай. Гүнзгий амьсгал аваад гаргахдаа амаараа эсвэл хамраараа аль болох удаанаар гаргаарай. За гүнзгий амьсгал авахд хэвлээ агаараар дүүрч гар маань наашаага бөмбөж явах ёстой. За амьсгалаа гаргах үед хэвлээ маань цаашаа сорогдож агаар маань гадагшилж явах ёстой. За энийг ажиглаад дахин 3 удаа амьсгалъя. За дараагийн амьсгал авахдаа нүдээ ааж явахнаар айнаад дотогшоо өөрийнхөө биеийг мэдрээ. Биеийн аль хэсэгт юу мэдрэгдэж байна? Өөрийгөө багаар анзааръя. Та дараагийн амьсгал авахдаа дотогшоо улам гүнзгий хараад өөрийн дотор орших бяцхан охиныг бяцхан хүүг хай. Биеийн аль хэсэгт хаана сууж байгааг эсвэл зогсоож байгааг анзааръя. Магадгүй тэр охин маш олон хаалттай хөшгөн дотор, ханам дотор сууж байж магадгүй. Та алхамаар ойртонгоо нэг нэгээр нь хөшгийг нь нээж байгаагаар төсөөлье. Тэр охин хаашаа харсан, ямар хувц өмссөн, үсээ яаж янзлсан деталь болгоныг нь анзаарч анхааран харъя. Та бяцхан охин руу дөхөж очиод чанга тэврээ.
нэгээд түүнд хэлээрэй. Би чамайг сонсож байна. Би чамайг анхаарч байна. Чи минь юу хүсэж байна? Чи минь юу мөрөөдөж байна? Чи надаар юу хэлэхийг хүсэж байна? Би чамайг анхааран сонсож байна. Чи надад өөрийн юу хүсэж байгааг бодол мэдрэмжээр хэлж өгөөч. Надтай уулзсанд маш их талархаж байна. Энэ мөчөөс эхлэн би чамайг сонсоход хүстэйг чинь биелүүлэхэд цаг гаргах болно. Гүнзгий амьсгал аваад удаанаар гаргая. Хажуухнаар бүх анхаарлаа өөрийн биедээ авч ирье. Хажуухнаар нүдээ нээгээд өөртөө баярлалаа гэж хэлье. Өөрийн дотор байгаа бяцхан охинд баярлалаа гэж хэлье. Та нартай маш их баярлалаа. Та хэрвээ өөрийн дотоод хүслийг олсон бол комент хэсэгт оллоо гэж бичээрэй. Хүн бүр өөрийнхөө дотоод хүслийг олж аз жаргалтай сэтгэл дүүрэн амьдрах болтугай.